COP27 эргэн төвд талуудын байнгын бага хурал оролцоо. Энэ нийтийг бол байнга дэмжиж байгаа. Монголын иргэд энэ COP27 юу болж байгаа? Монгол улсын газар нутгийн 77% цөлжилтөнд өртсөн гэж байгаа. Энэ чиглэл рүү бол хэдүүг санаачлагыг гаргаж байгаа. COP27 болох цэнхэр ногоон 2 бүс байгаа. Ногоон бүс рүү ороход Монгол улсын иргэд зүгээр орж байгаа тооны үед бүртгэж байгаа шүү. Ямар нэг тийм хашилт хаалт байхгүй. Чөлөөтэй оруулах хэрвээ шаардлагатай тохиолдолд нэмэлтээр одоо талбай засч анхаарах энэ чиглэл рүү их анхаарж байгаа. орон нутгаас иргэдийг оролцуулах энэ чиглэлд бол хэдүүг санаачлаг гаргаж ажиллана гэд санаа нэг байгаа гэдгийг нь хэлжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр болох ажил нь бол ер нь бол COP талуудын баг хурал зохион байгуулах газар байшин сав одоо юу гэдгийг тэр байршлыг нь Нобелийн конвенцийн нарийн бичгийн талуудын газартай хамт ингээд тохирдог. Ганцаараа нөгөө Монгол улсын засгийн газар хийждэггүй. Тэгэхээр энэ газрыг хязээ тохирсон бай гэхлээр 2024 оны 11-р сард гадаад харилцаа байгальд орж уур амьсгалын болон нийслэлийн засаг дарга нар нэгэсэндээ Баццаг сайд, Одон туяа сайд, Нямбатар дарга гэсэн энэ 3 хүн яриад конвенцийн нарийн бичгийн талуудын хүмүүс нь Монголд ирж 3 байршлыг үзээд ярилцаад тэгээ энэ дээрээ тохирсон юм байлаа. Ингээд 25 оны 1 сард баха андуурсан бол хэлээрээ 25 оны 1 сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж тэр газар дээр COP17-г зохион байгуулах тэр газрыг нь гаргасан тогтоол шийдвэр гаргасан. Одоо энэ асуудлыг бол зүгээр би нөгөө өөрчилж болох арга байна уу гэсэн боломгүй юм байлаа. Буцах аргагүй болсон. Тэгэхээр энэ дээр нөгөө өөрчлөлт хийх боломжгүй болсон. Тэгэхээр энэ асуудлыг бол тэгж ойлгоод явсан зүйтэй байх. За хэрвээ зөвөр магадгүй Мишель Экспоч байдаг юм уу, Дөнжин гарав зах дээрж байдаг юм уу те хийсэн бол барилга байшин бол болох боломжтой гэж үзэжсэн. Хэрвээ тэгэж болсон бол бид нар татвар төлөгчдийн мөнгнөөс 100 тэрбум төгрөг хэмнэх боломж байсан гэж би өвдөө харж байгаа. Гэтэ одоо энийг бид нар нөгөө Нобелийн конвенцийн нарийн бичгийн дарга нартай хамтдаа эцэлж шийдвэр нь гарчихдаг учраас өвөн дээр буцааж хойш нь татах залуур эргүүлэх боломжгүй болчиход байгаа маа. За 500 сая доллар гэдэг бол зөвхөн бэлчээрийн санаачлага юм ба. Бэлчээрийн тэргүүлэх санаачлага. Тэр урд нь хэлжсэн 1.5-аас 3 тэрбум доллар ер нь болж өгвөл 2 тэрбум тий 1.5-аас За гүйцэтгэж хариулъя тодорсойд. За 500 сая долларын тухайд бол тийм байгаа. Өшөө бусад одоо зөвлөд нь хөрөнгө оруулалтууд үргэлжлэнэ. Энэ бол 1.5 дээр очно гэж ойлгочих хэрэгтэй. За урьдчилсан лобби юу байна вэ? Уулзаад хөрөнгө оруулалт энэ чиглэлийн ажлууд юу байна вэ гэж. За одоо нэг санаачлагыг гаргаад эхлүүлж байгаа. Хятад, Япон, Солонгос, Монголын байгаль орчны сайд нар уулзаж энэ шар шорон сурах дүүрэнг COP-ын сэдвт оруулах тухай санаачлага болгож 4 улсын манлайлалд. Тэгэхээр энэ чиглэлийн ажлууд дөнгөж эхэлж байгаа. Энийг хэрвээ үр дүнд хүргүүл энэ бол маш том Монгол улсын энэ цөлжилтийг байхгүй болгож ижил энэ шорон сурах алгуулна шүү. Тэднэрт очдог нөлөөллүүд нэрлэн. Тийм болохоор энэ бол дөнгөж эхэлж байгаа. Дээрээс нь бусад урьдчилсан санал санаачлагууд явж байгаа зүйлүүд бас COP17 хурлаас өмнө бол нэлээдгүй зүйлүүд. Батбатар сайд гүйцэтгэж хариулъя. 2 минут өгч юм гэж мессеж ирээд 6-7 асуулт учраас минутын сонгож өгөхгүй. Тэгээд энэ хөрөнгө оруулалтыг хийх чиглэл рүү ажиллаж байна. Ер нь бол гадаад томилдоор Фижи, Абу Даби, Вашингтон дэс Америк гэсэн ийм 3 чиглэлд явсан. Үүн дээрээс бол одоо одоогийн байдлаар гарч байгаа хөрөнгө оруулалт зүгээр хурал зохион байгуулалт шүү. Тэгэхэд ойролцоогоор нэг хамгийн багадаа 40-50 сая долларт магадгүй шүү нэмэгдэх. Энэ хурал зохион байгуулахад оруулж байгаа хөрөнгө оруулалтаар бол татвар төлөгчдийн мөнгийг
бүтнээр нь хэмнэж үлдээхийн төлөө ажиллана. Гэхдээ бид нар эрсдэлтэй тооцох учраас дээрээс нь Монгол улс өөрөө оролцоотой ажиллаж байгаа гэдгээ илтгэх үүднээс бид нар төсөвт байгаа копи мөнгийг бол татаж авч болохгүй гэдэг ийм байр суурьтай ажиллаж байгаа. За бэлчээр уус газар энэ байгаль суурилсан шийдлийн чиглэлд бол нэлээдгүй зүйлүүдийн хөрөнгө оруулалтууд яригдаад эхэлсэн. Манай усны чиглэлийн нэлээд хэдэн төслүүдийн тэзүү болоод бусад хөрөнгө оруулалтыг гадна талын байгууллагууд, компаниуд, олон улсын байгууллагууд хийж байгаа. Co-17-тойгоо холбоотойгоор бас хийж байгаа. За тусгай айлч гээд бат хишиг байгаа. Одон тояа сайдын үед засгийн газраар өөрөө асуугаад байгаагаар томилогдсон тэр хүн хэвээрээ байж байгаа. За аппликейшн Баталзай дарга нэмээ хариулж байгаа. Хүлэмжийн асуудал бол хүлэмжийн болоод энэ усны асуудал дээр бол энэ тэргуунд анхаарч ажиллаж байгаа. Тийм болохоор хүлэмжийн асуудлаар бол бид нар байнга ярьж байгаа. Сая эндээсээ 3-аар шинжилсэн.